Ерөө сумын соёлын төвд маань хүдэр ерөө жавхлан сум мөн Бугант тосгоны авьяаслаг оролцогчд маань авьяасаа шалгуулахаар энд хүрэлцэн ирсэн байна. Авьяаслаг оролцогчдод амжилт хүсье. Хоёрдугаар шатн дээр харъя. Хамтлаг үжигтэйгээ очиж наад гоцлоор бол энэ удаа бол тэнцэхгүй юм байна за. Энэ хамтлаг далзраг удаан бүжгэлж байна. Удаан бүжгэлж байна уу? Бэлтгэлийг хэр удаан хангав? Хэр удаан бэлтгэл хийсэн? Зөндөө хийсэн үү? Танай бүжгийн багш чи ямар хүн бэ? Гэрэл туяа юу. За манай Сэлэнг аймгийн Жавхлан сумын бүжгийн багш одоо гэрэл туяада ямар ч хэсэн бас амжилт хүсмээр ийм сайхан олон хамтлагуудыг бэлдэж оруулж ирж байгаа. Яг одоо тайзан дээр хүүхдүүд чинь шүүгчэд дэс оноолтоо сонсоо зогсож байна. Сэтгэл нь яаж байна? Маш өндөр байна. Үнэхээр баяртай байна. За тэгээд миний хүүхдүүд ямар ч гэсэн тэнцсэн. Язгуур гурван хамтлагийнхан маань тэнцээ гараад ирлээ. Түүнэртэй баяр хүргье. За тайзан дээр шүүгчд нь юу гэж байна? Биднээс бачир ахтаа ороход сайн байна гэлээ. Тийм бönөө сайн байна гэж байна уу. За тэгэлгүй яах вэ? Та нар үнэхээр сайн байж чадсан болохоор шүүгчд маань сайн байна гэж магтсан бахаа.
Авиаслагчлагчид реалити шоунд маань ер нь бол дууны төрлөөр нэлээд оролцогчдод их байгаа. Тийм болохоор манай шүүгчд маань нилээдгүй шүүлт бас хатуу байх гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Сандарж гин үү? Баг зэргийн сандарж байна. Баг зэргийн сандарж гин үү. За урд нь янз бүрийн тэмцээн уралдаанд орж өгөө. Орж исэн. За Гэтэ ийм тэмцээнд орж байгаагүй. Ийм тэмцээнд орж байгаагүй юу? Шагналын сангийн маань сонссон биз дээ. Сонссон. Хэдэн төгрөг гэлээ? 3 сая. 3 сая төгрөг авчвал яах вэ? Яах Яах вэ? вэ? За ямар ч хэлсэн тайз руу гараа шүүгчтэй авиасаа үзүүлчихэд ороод ирэхээр ч уулзцгаая. Тэнцсэн гэсэн бичиг бариа гараад ирнэ шүү. За. Авиаслагчлагчид реалити шоу маань үргэлжилсээр байна. Тогооч мэрэгчлээ малчин юм сайхан дуулан гэдэг бол би авиас гэж бодож байна. Сайхан хүчтэй, сайхан олоо. Тэнцлээ. Авиаслагчлагчид реалити шоуны маань дараагийн оролцогч яасан бэ? Тэнцсэн үү? Тэгэлгүй яг энийг зөв харуулж барьдаг аахгүй юу? Ингэж барьж гарч ирж штэ. За, сэтгэлээс овалцвал Стах баяртай байна. Би бол нэм тэмцээн уралдаанд ер нь их орж үзээгүй. Тийм болохоор айгүйх баяртай байна. За. Шүүгчид их ам сайтай байна. Ам сайтай байна. Сэлэнг аймгийн ерөөс хүмүүс оролцож байгаа нарлаг цэцэрлэгийн багш нар маань байна. Та бүхэнд бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За, яг одоо тайз руу гарах чинь сэтгэлээсээ хуваалцаач. Маш их сандарж байна. Шүүгчид ер нь нэлээд хатаа сурж байгаа л та. Сандрал ихтэй байна. Тийм байна уу? Маш өндөр байна. Ер нь нэлээд ширүүн байна. Тэгээд гүцэтгэл жоохон дутуу байна л гэж бид нар бас жоохон бэлтгэлгүй орж ирсэн үнэн л дээ. Тэгээ хоош хооштой дараагийн шатанд нэлээд сайн бэлтэж орж ирнэ. Би буруу дугаар оролцох санаатай байна. Буруу дугаар оролцох санаатай байна. Хэр удаан бэлдсэн бэ та? Бид хэдүүл сая зөндөөл тоглолтоор хойшоо буруу руу яваад ирлээ. Бэлтгэл үл их зөв. Оршин холбооны улсын буруу улсын аль хотод нь очиж тоглов? Тэр
Эдийн засгийн орны Петрополь хот гэдэг хотод шиг тоглоод ирлээ. За. Та одоо ямар дуу дуулах гэж байна бүрээ дээр? Би одоо аяз зан гэдэг бүрээ дуулах гэж байгаа. За ямар тааш танд амжилт хүсье. Ороод тэнцэн гэсэн бичиг аваа гараад ирэх болтугай гэж ерөөл тавья да. Тэгээ хоёлаа гараад ирэхээр чинь буцаад уулзцгаая. За би таныг тэнцүүлье. Хоёрдугаар шатнд ч бол анхааруулж хагаад хараад бүрээд дуу сонсчмоор байна. За яасан ямар тааш тэнцээ гараад ирлээ шүү дээ. Манай шүүгчд маань юу гэж байна? Одоо та ерөөсөө ямар ч зориггүй байна. Хөгжимтэйгээ ерөөсөө харьцаж дуулахгүй байна. Тэгээд юу яаж ийн гинэ? Зүрх дуулсан. Тий. Тэнцэн гэсэн бичиг барихад танд ямар санагдчихэ? Оо, маш сайхан мэдээ. Энэс нь барих юмсан гэж их л боддог шүү дээ. Одоо хөгшөр хөхөөс өмнө. Тэгэлгүй яах вэ? Мэдээж бас хүн чинь нэг амжилт гаргахын төлөө л амьдрдаг шүү дээ. Сэнэгийн Бугуун тосны туурхтай амтлаг. Туурхтай амтлаг. За манай туурхтай амтлаг маань өөр тэмцээн уралдаанд орж ивөө. Би энэ дагаа хүмүүс ер нь багасаа би Цэдэнгийн үр садар явсан. За бүгд урлагийн хүмүүс байгаа. Гарнууд барихад, өргөж барихад энэ тэн дээр доор барьцсан. Ансамбл дүрэн жоо муу шүү зэ. Өшөө сайн бэлдээд тэгээ орох юм бол энэ удаа яг би тэнцүүлээ нөгөө хоёр шүүгч маань өгөх юм байна. Одоо 3 сая төгрөгийг авчаасаа гэж бодож байна. Залуучууд гоё байна. За баяр хүргэе. За миний хувьд бол тэнцлээ. Шүүгчд маань юу гэж байна? Шүүгчд ер нь бол дэмжиж, тэгээд хувцлалтан дээр жоохон асуудалтай, ансамбл эдрээ асуудалтай, тэгээд жигдрэлтэн дээр асуудалтай байна гэж. Энийг хичээнэ. За дараагийн маань оролцогч Сэлэнгийн аймгийн Бугуун тасгноос хүрэлцэн ирсэн байна. Бэлтгэлийг бол нэлээд сайн хангасан байна. Хэн блэ? Баяр цэцэг. За баяр цэцгээ юу үзүүлэх гэж байна? Би дуу дуулнаа. Ямар дуу дуулах гэж байгаа? Опера талдаа. Опера талдаа. Яг опера бол биш, талтай. Яг опера бол биш. За. Юу гэдэг дуу вэ? Өн мөнх их орон.
За миний хувьд бол 2 дугаар шатн дээр сонгогдоод дуулаад ч юм уу ороод ирвэл зүгээр үзмээр санагдлаа чам би шүү. За яг миний хувьд бол би чамайг энд багш дээд боловсролтой багш гэхлээр чин ямар нэг сургуулийг дуулаачаар төгссөн юм болоо гэж бодсон. Үгүй юм байна. Тэгээ Монгол хэл уран зохиолын багш хөдөө сумын төвөнд ийм том дууг ингээ вокалны хоолой гаргаад дуулж яах гэдэг бол надад сайхан санагдаж байна. Тэгээ чамайг тэнцвүүлье. За 2 дугаар шатнд харна. Манай шоуны маань дараагийн оролцогч тэнцсэн гэсэн бичгээрээ гараад ирлээ. За сэтгэлдээсээ хуваалцаач. Сэтгэл өндөр байна. Ингээл болоо мó. Тэгээ дааж дуулын гэсэн юмдаа хүрч чадсангүй. Яг өөрийнхөө дуулыг гэсэн бэлдсэн бэлдсэндээ юмдаа хүрсэнгүй юу. За дараагийн удаад зэвүүн дуу сонгоцсон байгаа. Зэвүүн дуу сонгоцсон байгаа. За яг хоо. Тэгээ за дараагийнх нь шатанд ямар ч гэсэн бэлдсэн дуугаа бүр зэвүүн дуулаарай. Тэгээ шүүгчдээс юу гэж байсан? Оо баахан шөөмжиллээ. Шөөмжилсэн үү? За тэгэлгүй яг хоо. Мэдээж одоо алдаагүй оноогүй юм гэж бол байна гэж байхгүй. Бид нэр мэрэгжлийн хүмүүс биш болохоор одоо дуулалтын хувьд алдаа гаргасан бол шүүгчд одоо тэрэн дээр чинь зөвлөгөө өгөх нь зүйтэй хэрэг штэ. Тийм биз дээ. Би бол 100% тэнцвэлнэ чамайг. За тэнц. Энэ бичгийг барьсан чи яг төрж байгаа сэтгэл юу вэ? Сайхан байна. Сайхан байна уу? Тэгээ үргэлж нөгөө сэлэг нутгаараа бахархаж явдаг хаач явсан. Тэгэхээр энэ бас их өгөөчтэй сайхан тийм тэмцээн болж байна гэж ойлгож байна. Тэгээ энд орж байгаа одоо эдний эгнэнд багтж байгаад бас их баяртай. Манай шоунд маань оролцож байгаа оролцогчд маань энд тэндээс ирсэн оролцогчид маань бүгд хувцас хэлцгааж байна. Сайн байцгаана уу?
Маш гоё сонсогдож штэ. Амжилт хүсье бүгдөө чинь. За бүгдөө ямар ч хэлсэн тэнцээ гэсэн бичиг авч гарч ирэх болтгоо гэж би хувьдаа бодож байна. Хэр удаан бэлдэв? Сар гаруй бэлдсэн байна. Тийм үү. Манай хатын өрөө хамтлагийнхан маань нэлээ ичимхий хүмүүс энэгүй юу. Нааша ороод ирээ бүгдөө яриа өгөөд гэсэн чинь үгүй би орохгүй чи яар гэ би нэгэд хэлгээсэн. Жохоо ицсэн үү? Аха, жоо ицсэн. Жохон л ицсэн биз дээ. Тайзан дээр гараад ичиж болохгүй шүү дээ, тий? Ичгүй. За ямар тааш та нартай амжилт хүсье. Тайз та бүхнийг хүлээж байна. Ойлгомжтой. Наачаан айгуу сайн бэлтгэл хийсэн байна. Зүгээр өөдөө гэвэл наачаа өөрөө чичиргэний хувцсан биш. За миний хувьд бол би тийм гэж хэлнэ. Өшөө сайхан бүжиг дэглээд ирчтэй өвчтэй өшөө сайхан ороод ирээрээ. За тэнцээ. Ерөнхийдөө бол хувцаснууд дээр жоохон анхаарал гэсэн. Тэгээд дараагийн шатндаа сайн бэлдээрээ олон хамтлагууд байгаа штэ гэж хэлсэн. Тэглгүй байгаа авиаслаг эслэгчүүд реалити шоунд манд газраас сайн олон хамтлагууд байгаа. Тэгэхээр тэднэртэй та нар өрсөлдөхийн тулд дараагийн бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Авиасын ирэлт гарсан шоу маань үргэлжилсээр байна. Та одоо ямар номер үзүүлэхээр хурж ирв? Би биелгээ. Жагчин ардын одоо хөдөлмөр гэдэг биелгээ утгаар ирсэн. За биелгээ үзүүлэхээр ирсэн үү? Хэр удаан бэлдэв? Та ер нь биелгээгээр хизээнээс эхэлж бүжгэлж эхэлвэ? За би 5 настай байхдаа анхаарал заалгаж байсан. Нутагт байх 5 настай даа юу? Тий. За баярлалаа танд энэ уламжлалыг хадгалж яваад. За тэнцээ. За манай ах маань тэнцээ гэсэн бичиг бариа гараад ирлээ. Сэтгэлээсээ хуваалцаач. Баярлж байна. За ингээд ийм том тэмцээнд ороо тэнцсэндээ надаа. Би одоо 60 гарсан настай хүн баярлж байна.
дугаар шатанд ороход бол би арай хангалтгүй байна гэж үзэж байна. За миний хувьд ч гэсэн 2 дугаар шатанд бол хангалтгүй байна. За манай авьяаслаг эзлэн гişүүд реалити шоунд маань оролцож байна. Энд чинь шүүгчд маань нэлээд хатуу шүүж ах шүүгээд сандарч гин үү? Үгүй сандрахгүй. Сандрахгүй байна уу? За ямар ч хэлсэн тэгээд тайзан дээр гараад өөрийнхөө хий гэж бодсон бүх зүйлээ хийгээрэй заа. Ойлгомжтой. Өөр хэлж ярих юм байна уу? Энэ морин хур гэдэг хөгжим хүний гар хатуурах те ийм юм байдаг л да. Тэгээд чиний хуруу гар бол одоохондоо эвдрээгүй байна. Тэгээ чамаа би 20 дугаар шатн дээр харъя за. За чи ямар ч үсэн тэнцлээ. Баяр үргээ ямар таач. Сэтгэлээс уулзаач. Сэтгэл бол өндөр байна уу? Өндөр байна уу? Шүүгчд маань юу гэж байна? Цаашдаа урлагаар явах уу гэж байна. Нэг хөгжмөрөө. Хөгжмөрөө чи цаашдаа урлагаар явах гэсэн бодол байгаа юу? Баян л. Шалгарсан нийт оролцогчид авьяаснууд та бүхэн маань 2 дугаар шатанда улам илүү сайн бэлдэж орж ирнэ гэдэгт